Сайн бацхан уу, челленж юм 13 дахь өдрөлсөн байна. Өнөөдөр оройн хоолыг ээжээрээ залгаж ийштэйгээ хамт хэлээ. Багасаа л идэж өссөн хэрнэ яг яаж ямар ур дарааллаар хийдгийг мэддгүй байсан хоолмон байгаа. Багада энэ хоолыг шоколадтай хоол гэж нэрлэдэг гэж хэлээ. Энэ хоол бол хэрэмцэг. Хэрэмцэг болохоор өхрийн цусаар хийн. Анх тусаа хөлдөгтэй хамтлаад төлдөж өгөл хэлбэр байдаг гэсэн. Их дараалал нь болохоор бэлдсэн шүлэн дээр юм аха шар будаага хийгээд тусаа шүлөө буслааг өгөөдөн багтна хийн. Хэрвээ буцсны дараа хийвэл туснаар заагаад унцгүй болдог. Хэрвээ та нар хүсвэл дуртай ногоо хийж болно. Манай болохоор илүү дутуу ногоо яг ингэж л хийж иддэг. За тэг шүлэндөө тусаа нэгтгэл сайн чигээ тутгана. Шүлөө буслаа шар будаага болсон утгасаар л байна. Хэрвээ утгахгүй бол доороо наалтч түлхэгдэнэ. Төслөөр утгасны эцэст ийм гоё шоколадтай шүл шиг болно. Амт бол үнээр тасархай. За та нарт ээжийнхээ нандин жаргаж өглөө шүү. За энэ юу хийж байна гэхлээр өмнө нээж өгсөн материалаар хавьд хантаад байж эсвэр гарч мэдхгүй болохоор зураг гарч байгаа шууд зураад итгэжсэн. Эрмийн цэмэр хэмжих санагдаа наалтаснасаа дотрын төлөөр охиныхаа нараад хайрлаж исэн үлгэнийхэн давгаар хийсэн. Инжир байна гэдэг бол мэдрэмж чадвар авьяас гэм билээ. Миний ойсон инжир бол нэг нэдмийн л боллоо. Тэгэхдээ онгойж өмөж өгдөг штеп. Тэгэхээр нэг арахын болоод имцээ. Яг амжир ойж байгаа юм бичлэг хийхээ мартаад тамирч бичлэг алга байна. Тэг яг нэг иймэрхүү юм болсон байгаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.